Бахархаад би хэлэх үг олдохгүй байна л да. Гайхалтай. Жинхэнэ стандарт гэдэг зинда гэдэг юм. Тэгэхээр энэ зиндар манай уран бүтээлч бүгдээрээ явж байгаа. Цөмөөрөө хүрэх боломжгүй. Энэ авьяаснуудыг ингээд хөтлөөд манай анхны Холливуудад анхны шан тавилаа. Мөн амар сайхан тийм. Тэгээ Монголын жүжигчид уран бүтээлч цагаан толгойн дараалалаар Холливуудыг балдан оюун санаа авьяасаараа байлдан эзлэх болтугай гэж хэлв. Ер нь одоо яг шуудхан үнийг хэлэхэд бол монголчуудын өөрсдийн бидний хийх ёстой кино байж таа гэж жоохон харамслаа. Гэхдээ яг энэ том төсвөөр энэ мундаг одоо киног хийсэн уран бүтээлч хамгийн түрүүнд талархах хэрэгтэй баг. Тэгээд Монголын одоо ганц одоо эмэгтэй жүжигч маань энэ кинон дээр үнэхээр бас гол дүрийн дайтай сайн тоглосон, сайн байж чадсан гэж би үнэлж байна. Хоёрдугаарт манай ангийн битээр нэг анги төгссөн охин тэр утгаараа бол үнэхээр бас манай ангийн, манай сургуулийн цаашлаад бол Монгол улсын бас бахархал болж чадлаа. Энэ киногоор харууллаа гэж бодож байна. Ер нь бол ийм кино бас тэр болгон хийгдээд байхгүй баг. Тэгээд дэлхийд ер нь цөөхөн бас их тийм чанартай мундаг киног хийж чадлаа гэдэг. Энд л их баяртай байна да. Гэхдээ би чинь одоо чон хамгаалдаг хүн юм. Алдаг хүн биш. Тэгээ би Тэнгэрийн нохоо гэж одоо чон хамгаалж ном бичсэн. Тэр үүднээс үзвэл одоо энэ кино бол маш сайн кино. Гайхамшиг. Өндөр сэтгэлтэй мэдээж. Одоо хамгийн гол нь энэ киног олон өнцгөөс янз янзаар тайлбарлаж болохоор л кино. Мэдээж бас яг монголчууд өөрсдөө үзэж байгаа учраас тий бас илүү ойрхон. Мэдээж энэ бол тэр миний сонссноор сая Франц хэлээр ярьж байна. Өчигдөр уржидэр жоо хавсгаачлаа шатаа. Уржидэр юунд Парис нийтлэгсэн юм шүү дээ. Бас энэ гаргаж эхэлсэн юм байна. Бас хятад бол 2 сарын 4-өөс гараад эхэлсэн одоо Монголд өнөөдөөс гарч эхэлж байна. Тэгээ энэ бол зүгээр нэг чоны амьдрал үзүүлэх биш. Бид нар чинь бас хөх тэнгэрээ шүтэж бүр чоны удамтай автдаг хүн гэж яригддаг. Тийм учраас зүгээр энэ дээр бол байгаль дэлхий яаж хоорондоо авсалтаатай тгийг харуулсан юм байна. Ер нь бид оршин тогтнё гэх юм бол тийм үү бас нүүдэлсэн соёлоо хамгаалж энийгээ хөгжүүлж юм уу да тийм ингэж явах хэрэгтэй юм байна. Нөгөө талаар суурин иргэншил нүүдлийн иргэншлийг яаж устгаж өгөө ийдгийг бас их харуулдаг юм байна. Ингээд ярих юм бол их олон талаас нь их ярьж болох юм байна. Тэгээд нөгөө талыгаар бас монголчууд яг шунтай адилхан эрхчлөөтэй байдаг. Ирэх дураараа байдаг. Байгаль дэлхийтэйгээ ойрхон байдаг. Тэрийг бид өнөөдөр гээгээд байгаа юм биш үү? Тийм ээ? Энэ маань бас биднийг бас Монголоо алдахад хүрэх юм биш үү гэсэн бодолч төрүүлж байна. Юу янз янзын бодол төрүүлж байна да. Сайхан кино байна уу? Тэг яг тэ бид үйл явдлын хувьд бол Арманы урд нь ичсэн мэдсэн болохоор зэрэг бол надад нэг үйл явдлын нэг онц яасан бүгд ингэ харахад бол Арманыхаа ерөнхий одоо тэр философи санааг бол Жан-Жак их сайн барьж гаргасан юм байна. Эхнээсээ дуустал тийм ээ. Том нариулагчийн том бүтээл хамгийн гол нь намайг ойлгуулсан бол нөхөр зэрэг манай Монголын залуу уран бүтээлчид зүгчид ингэж дэлхийн түвшний том уран бүтээлчидтэй хамт ажиллаж тийм ээ. Дэлхийн түвшинд гарч ирнэ гэдэг бол миний их олзур хооштой юм санагдлаа надад. Сайхан кино байна. Сайхан кино хийж манай жүжигчид бас сайн тоглосон байна. Ер нь ингээ хамтран юм хийгээд бүтээл сайхан байх хаа гэж бодож байна. Танд баярлалаа. Монголчуудын хүртэл болгосон явдалтай энэ 40% нэмэр болж чадсандаа их баяртай байна. Тэгээд хүн байгаль яаж зохицож амьдардаг вэ? Монгол нүүдэлчин ард эргээд суурьсан иргэншилтээр ер нь яаж зохицож хэрхэн яаж тэмцээрээ авч явах уу гэдэг тал дээр бол ихэд зүйлийг бодогдуулсан. Бидний өөрсдөө ингээд нэг дотор нь ороод энэ их үйлдвэржилт явж байгаа ингэж их эдийн засаг хөгжиж байгаа, уул уурхайг хөгжүүлж байгаа үед бол бид нар бас жоохон нэг зогсоод бодолтой асуудалд хандах ном зохиолын нь бол манай залуучууд их олноор одоо энэ Болдоторгоо орчуулгаар бол үтсэн байдаг. Тэгэхээр энийг олж үзэх хэрэгтэй, номыг унших хэрэгтэй. Бид нар асуудалд их уужим хандах ёстой.
Монгол ахын дүүсээ ямагт дээдлж явах хэвээр, хайрлаж явах хэвээр гэж бид нар 3 сая байлаа гэж байгаа. 3-аас бол арай олоолаа байгаа гэдгийг санаж явах хэрэгтэй.